Энэ бол бэлгээ. Бэлгээ зөвхөн зүүн сөвөндөө хөтлөгдөн ганцхан өөртөө найдаж ажилладаг менежер. Тэр төслөө төлөвлөхдөө эрсдлийг бараг тооцдоггүй, багийнхантайгаа ярьцдаггүй, бүгдийг нь өөрөө л гаргадаг. Ажилдаа 100% хяналт тавьж чаддаггүй бөгөөд төлөвлөсөн ажил нь цаг хугацаанд амжихгүй төсөв нь үргэлж дутаж байдаг. Ажил дээр нь ямар нэг асуудал гарах үед үргэлж гал унтраагчийн үүрэг гүйцэтгэж өөрөө гардан хийсээр арай хийн нэг ажлыг ард гардаг. Харин Төвшин бол жирийн нэгэн менежер биш. Тэр бол Монголд мэргэжсэн дэлхийн хэмжээний төслийн менежер. Төвшин ямар ч төслийг эхлээс нь төгсгөл хүртэл бүх эрсдлийг тооцож, багийнхантайгаа хамтран нарийн төлөвлөж, ямар ч ажлыг төлөвлөгдсөн төсөвтэй багтаан хугацаанд нь гүйцэтгэдэг бөгөөд бүх ажлаа өөрийн хяналтандаа байлгаж чаддаг. Гинтийн асуудал гарахад ямагт бэлэн байж, богино хугацаанд тайвнаар шийдэж чаддаг. Тэгэхээр Төвшин бэлгээс ийм илүү байгалийн нууц нь юу вэ? Энэ бол PMP юм. PMP бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын мэргэжсэн менежерийн зэрэг юм. Энэ зэргийг дэлхийн хамгийн том олон улсын төслийн удирдлагын институт болох PMI-аас олгодог юм. Тус байгууллага Монгол дахь аль бие усны салбараа 2014 онд нээснээс хойш төслийн менежментийн сургалтуудыг зохион байгуулж 20 орчим PMP-г бэлтгэн гаргасан байна. PMP зэрэг нь дэлхийн хаанч ажиллах боломжийг танд олгоно. Та ч бас PMP зэрэгтэй менежер болох боломжтой. PMI Mongolia Chapter таныг хүрч байна.